10 эрт түвшин, босс зэрэглэл, асар их 5000 ойл. Одоо энэ жинхэнэ босс байлаа. Энгийн 10 эрт түвшний мангас ердөө 1000 оолтой байдаг бол энэ нь 5 дахин ихтэй байсан. Тулаан ихэлмэгц тэр эхлээд цогсон. Миний толгой дээр тод улаан 50 хохирол гарч ирэв. Би үнэхээр цочирдсан. Миний эвдэршгүй би талент байсан ч тэр надад тийм хүчтэй цогсон. Энгийн мангас нэг оронтой тоогоор л хүрэх төдий байсан. Дараа нь миний ээлж ирлээ. Би бүх хүчээрээ цогсоо. Боссын толгой дээр асар их 200 хохирол дэлбэрэв. Энэ нь батлагдлаа. Энэ танк төрлийн босс биш байсан. Энэ өндөр хохиролтой шидэт төрлийн босс байсан. Тимээс түүний хамгаалалт хамаагүй бага байсан. Бараг 25 харгас тойргийн дараа би боссыг эцэст нь устгалаа. Шагнал болгон би цагаан феникс бүгж авсан. Зүүмэгц энэ нь секунд бүр миний уйлзаг тасралтгүй сэргээдэг байсан. Түүнээс гадна миний алтан зүүнний цусны удамшлын ур чадвар төвшин ахисан. Шинэ нөлөө нээгдсэн. Амьдрал сунгах. Хэрв хин нэгэн аль хэдийн нас барсан бол би түүний биеийг нэг өдөр илүү амьсгалаа бариулахаар хүчлэх боломжтой. Гэхдээ энэ чадварыг зөвхөн нэг удаа аль нэг хүнд л ашиглах боломжтой. Үүний дараач би хэдэн өдөр тасралтгүй мангас агнаж байлаа. Гэхдээ нэг зүйл өвдөнтий тодорхой болсон. Миний төвшин ахих хурд хитрхи удаан байсан. 15 өдөр тасралтгүй агнасны дараа би зөвхөн 18 төвшөнд хүрчээ. Намайг хүлээж буй дайсан 20 төвшний босс мангас байсан. Би жинхэнэ боломжтой болохын тулд дор хаяж 25 төвшөнд хүрэх хэрэгтэйг мэдэж байсан. Энэ хурдаар хэр удаан үргэлжлэхийг хэн мэдэх билээ? Тэгээд миний анхаарлыг нэг зүйл татав. Маш ир бусын амьтан, аз мангас, 50 төвшин. Тусгай мангас, тулаан боломжтой. Шагнал баталгаатай. Би 1 секунд ч эргэлзсэнгүй. Тулаан ихэлмэгц би хачирхалтай ягаан амьтантай тулгарсан. Түүний хажууд гялалцсан алтан эрдний хайрцаг байлаа. Би шууд дайрлаа. Нэг цохилт хангалттай байсан. Мангас хэсэг хэсгээрээ дэлбэрэв. Баяр хүргэе эзэн. Та алтан цууны хуйг алтан зэрэглэлийн тоног төхөөрөмж авсан. Баяр хүргэе эзэн. Та 5000 туршлага авсан. Таны төвшин 20 төвшөнд ахисан. Би баяраа нууж чадсангүй. Энэ аз мангас үнэхээр гайхалтай байсан. Би шууд шинэ хуйгийнхаа статистикийг шалгалаа. Зүүмэгц энэ нь 8000 хамгаалалт, 2000 аус, 200 блоклолт өгдөг байсан. Мөн Хонконг идэвхгүй чадвартай, нийт хамгаалалтыг дахин 50 яар нэмэгдүүлдэг. Ийм хүчрхэг тоног төхөөрөмжтэй болсон тул би эцэст нь 20 төвшний хөхний хорт хавдрын армийн зуудын даргатай тулах итгэлтэй болсон. Би цаг алдалгүй орондоо буцаж ирлээ. Эхлээд би сара дээр зүгээр эмчилгээ хийж өвчний мангасыг сулруулаа. Дараа нь тулаанд орлоо. Энэ удаад бүр илүү өхлийн цагаан барс миний өмнө гарч ирэв. Хөхний хорт хавдрын армийн зуудын дарга 20 төвшин, баф мангас 2000 ойл. Тулаан ихэлмэгц тэр асар том савраараа надад цохиж 110 хохирол учруулав. Гэхдээ алтан цууны хуйг болон түүний гайхалтай нөхөн сэргээлтийн ачаар би зөвхөн 45 оф алдсан. Дараа нь миний ээлж. Би бүх хүчээ дайжилж мангасын эрүүл мэндийн мөрөөс 2000 оолыг хаслаа. Тулаан бараг 2 цаг үргэлжилсэн ч хуйгийн минь гайхалтай блоклолтын хөв болон тасралтгүй эдгэрэлтийн ачаар би яриа чадлаа. Зуудын дарга унамагт саргийн хажууд өөр өвчний мангас гарч ирэв. Хөхний хорт хавдрын армийн мянгатын захирагч. 30 төвшин, баф мангас. Системийн мэдээлэлээр үүнийг ялбал түүний амьдралыг дахин 3 жилээр сунгах байсан. Би гүнзгий амьсгалав. Би эхнээсээ хорт хавдрыг нэг шөнийн дотор устгаж чадахгүй мэдэж байсан ч ядаж илүү цаг худалдаж авсан. Үүний дараа би ихэнх өдрөө саргийн хажууд өнгөрөөж зөвхөн заримдаа мангас агнаж хүчрхэгчээр явдаг байлаа. Тэгээд нэг энгийн өдөр мэрсэн имлэгт олон нийтийн дунд гайхалтай зүйл гарч ирэв. Өөр нэг тусгай амьтан, фортун мангас, тусгай өвчний мангас. Тулаан боломжтой. Би эргэлзэлгүйгээр тулаанд орлоо. Энэ удаад миний өрсөлдөгч алтан тэнгэрийн луу байлаа. Өмнөх аз мангас шиг луу нэг цохилтоор устгагдсан. Баяр хүргэе эзэн. Та эрдэнийн лууны сувд авсан. Зүүмэгц лууны сууд таны одоогийн бүх шинж чанарыг бүрмөсөн 2 дахин нэмэгдүүлдэг. Нэмэлт ур чадвар нээгдсэн. Амьтан гаршуулах. Таны гаршуулсан альва амьтан бүрэн үнэнч байх бөгөөд бүх статистик нь 3 дахин нэмэгдэнэ. Би сарсан баваахайнуудын ойролцоо мангас агнахдаа амьтан гаршуулах сонголтыг олон удаа харсан ч юу гэсэн үг болохыг ойлгоогүй. Одоо эцэст нь ойлгомжтой боллоо. Би тэр сарсан баваахайнуудыг гаршуулж тулаанд хамтрагч болон авчрах боломжтой. Өнөөдөр үнэхээр азтай өдөр байлаа. Өдрийн агнастаа дуусгасны дараа би гэртээ жолоодож эхэлсэн. Хагас замд миний утас дуугарав. Энэ нь Жессика, Джейсны дүү охин, манай ахлах сургуулийн хамгийн гоё охин байсан. Би түүний аавын амийг аварснаас хойш тэр миний хийсэн зүйлийг хизээж мартсангүй. Сайн уу? Чи одоо чөлөөтэй юу? Гэж тэр асуув. Тийм ээ, юу болсон бэ? Гэж би хариулав. Тэр сандарсан сонсогдов. Би сая гоо сайхын салан нээсэн. Сая гаруй дагчтай алдартай нөлөөлөгч арьс арчилгааны эмчилгээнд ирсэн. Гэтэл дараа нь түүний нүрэнд батга гарчээ. Одоо тэр асар их нөхөн төлбөр шаардаж байна. Хэрв би мөнгө өгөхгүй бол тэр миний бизнесийг онлайн устгах гэж сүрдүүлж байна. Надад туслаач. Би бодлогоогоор зөвшөөрч шууд тийшээ явсан. Ирмэгц би нөлөөлөгчд наалцсан хачирхалтай өвчний мангасыг анзаарав. Хуунцар мис заслын мангас.